үзэгчдээ сайхан амарцгааж байна уу? Шүмүсүгийн цаг хоолны нэвтрүүлгийн энэ дугаард Шүмүсү мастер тоогооч Япон улсын амтд шүлний нэг болох каки тамажур хийх болно. Маш богино хугацаанд бага орцоор хялбархан болдог гэдгээрээ онцлогтой байгаа. Хэргийн хийх бол бүгдээрээ орж үздэгэ. За өглөөний минь сайхан амарснаа Шүмүсү-сан. 좋아, 이라시마세. За өнөөдөр хоёлаа ямар хоол хийх вэ? 오늘은 맛이 아마르한 히르네세 어더 우르 시대 도라한 아이므로 하루 쉬러 오모래. Шүл байх нь 이데메레. 되게 또 게르테 직선 이런 부프 게르테 히히 버르모지도 마테레 아시구라 카키 타마지루 게트고 호르. 에는 시대 야마로 왔다가 카키게 지른 허링기 쓰고 хойлох 타마게지 운두고 өндөг. 되게 또 시루기죠 또 시루 시대 팀보로 허리승 운두고 허리승 시루 게지바스 야리지 바로 시대 아무리지바에서 또 아마르한 호로치라스 엔게테노고 게르테바스 호로 세게지루 왔다 갔다 해먹어요. Каки тамажур нь Японы амтд шүлний нэг юм а. Каки нь хутгах, тамаа өндөг, жиро шүл гэсэн утгатай Япон үг юм. Тэгэхээр каки тамажур гэдэг нь хутгасан өндөгний шүл байх нэ. Хийхэд хялбар бага орцоор хийдэг гэдгээрээ онцлогтой Япон хүмүүс төдийгүй шүлэнд дурлагчдын идэх дуртай хоол юм а. Тэгвэл өнөөдөр Шүмүсү мастер тоогооч сэрүүн өдрүүдэд идэхэд тохиромжтой хурдан хугацаанд болдог каки тамажур буюу хутгасан өндөгтэй амтд шүл бэлтгэх нэ. 자, 대그로 마테리얼을 타는 소리. 자, 대그로 이히레도 오스. Хэдэн литр? 2 литр. 야호 말하고 고런 누른 버터 오늘들어. 3-4 өний орцтой. За. 말하고 니그 혼대로 다운로드 쓰고 싶대 얼른 때문에. 되게 또 너거니 허이또 유지버럼 성근지버럼 어떤 로완지버럼 야호 얀즈브린 너거 희순지버럼 다라이프테트고 희순지버럼. 기대 오늘들어 엔긴 두개로 엔긴 심플 각타마지로 희호치라스 두개를 붙은 성근 자 와카메 나린 너거 성공 엥게테를 보러 바스 아마르 거이 되게 운두고 시대 Тийм байна. 되게 또 슈르니 아무트럭치니 허이또 시대 우누드로 야호 혼다시 보여 다라이프테트코니 아무튼 베르데 순바이가 기대 치킨 부용 다현이 부용 바스 보름 다시다 너거 후리마하니 아무트럭치 직순 보름 야호 자가스니 아무트럭치 얀즈부림 아무트럭치 희순치 보름 우누드로 혼다시 자 되게 또 다우스 카키타마지르니 바스 온트럭 За. 이런 가흐마를 시대 어떤 너그 өтгөрүүлнэ шүү дээ. 어떤 에는 포테토 파우더 아시구라 이런 슈르 어떻게로스니 따라 운두고 힘 저거를 운두고 직선 아이고 이거 주름 амттай болох нь. 버런 게 쓰고 왔고요. 팀으로 가흐마를 직선 하는 게 있어요. 뒤로 아시구라 마테리얼 버런 게 버러 맛이 안 За, 맞대. тийм байна те. Одоо та бүхэнд каки тамажур хийх орц найрлагыг танилцуулъя. Ус 2 литр, өндөг 3 ширхэг, хондашийн амтлагч 20 г, гахмаар 50 г, сонгон 70 замаг, соёй соус зэргийг ашиглан хийх нэ. 자, 대구로 히지 프로듀서죠. 자, 먼저 봤어. 오스. 어떤 엔게트 더거데르 하라가 또 봐있지? 네. 어떤 때가 또 이시래도 오스 히스니다라 Хондаш амтлагч. 혼다시 좀 한번 들었지. 야호 허이를 있던 데로 어느 쪽으로 야호 허린 그램지 뭐. 20 г амтлагч их нэ. Энэ бараг амтлагчаа бас 이거 хийгээд 하루바까 타운 그램 줬어. 바라고 두루. 이게 유치선도 다라이프테트 건 슈르 베르티자가 쓰고 싶대. 팀에. 자, 되게 또도 야그 보트라 하죠 또. сонгон хийж бэлтгэх нэ. 때 무텐 성공. 무텐 성공 때. 두 개로 이무후. 쇼도 엔게트 희순지 버럼. 이시야호. 알아야죠 한 거에. Үзэмжтэй. үзэмжтэй. 얘는 자르 붙은 성공 비시 어도 보름기 성공 직선 보름 되게 또 히루에 도르타이 보름 먹고 직선 희순지 보름 에스크를 알아야 좀 우르데스 얀즈브린 너거 봐야 시대 Тий, хүссэн байгаа ер нь хийж байгаа. 타나 게르테 너거 후르국진 도트르 이메모 직선 어도 내래 바라고도 우르데스 바이나 지모테 팀 너거 너 북팅 어도 지치고 해지치 Шүл бол. 슈른 도트르 희순지 보름 대그로 거의 아무튼 직선 이런 가란 게 쓰고 싶대매 자, 사인이 부텐 성공 북팅 인도 도트르 히치오 За, амтлагчаа хийгээд бүдүүн сонгоноо хийгээд. 바스 저허로서 이런 데로 니고 뭐라고 하면 시대 어도에는 운동 힘시대 때문에 За, 운동 산 허리 히리기 때 холжиж хийх үстэй 때 тий. 어도 야호 유직생 어떤 오늘들 고로시르 운동을 베르데슨 바이가
мэдээж одоо нэг хараад те. Зүг байна. Цус ураг байна ч юм уу те. Хара хаяа энэ хоёр Тийм ээ, хоёр шаттай өндөг байна. байна Энэ гэхдээ 20 ончраас асуудал байхгүй. Бас хоёр хэрэгтэй. Өнөөдөр азтай юм да. Хоёр шат, хоёр өндөг байна. Яг одоо додоо хорсон бороо би одоо ихрээд хийсэн шүү дээ. Айгүй гой зүрэн өндөг бормор ахгүй юу. Тэгвэл одоо энэ цагаан хэсэгүүдтэй арай өрөдсөн байсан бол хамгийн сөрд энд шүрэн дотор хийдэ. Цагаан хэсэг бан гэж ороо штэ. Тэгвэл зөвхөн цагаан хэсэгэн дээр айгүй гой зөвхөн зөөрөн биш. Дан цагаан хэсэг гэж юм уу те. Тим юм орморог байгаа учраас ари борохоор энэ дээр одоо сайн хорыг. Тэгээд хэрэг бүр нарийн өндөг хиймээр байвар энэ дотор жоохон саяны шүүс ч юм уу те. Одоо дараа бидэтгэнтэй хийсэн шүүс бас хийсэн чи борон жоохон сүдэ найруулаад одоо жоохон шингэрсэн чи борон тэгэр бүр нарийн гой зөөрөө өндөг борон. Гэтэ яг өнөөдөр шоо одоо энгийн маягаар те гэрдээ хийж байгаа юм чи. Бараагүй иймэрхүү. Ийм нарийн борон бис. Энэ хамгийн чороохгүй. За тэгэхээр өндгөө маш сайн холжиж бас хүссэн зөөлөн амтаа гаргах нь шүү дээ. Энэ дээр шүү дээ. Яг дараа бүтэтгэний нөгөө амтан бор хийсэн. Гэхдээ одоо мэдээж бага зэрэг даус айно, шоё айно жоохон амтраа. Бас амталж өгнө. Бага зэрэг даусын шоё бас жоохон ч. Тэгэр ихэрэд мэдээж амтан зүг байна биш айно тэ хэрэг шаргай. Өтгөө байна шингөө байна тэ сор байна тэ. Арай жоохон сор санагдсан бороо. Жоохон давс нэмээд тэгээд энэ хондаш басчих тэ. Нэмээд ягаад гэвэл одоо энэгээр дараа бид нар кахмаар адэрсэн өндөг хийн штэ тийм ээ. Тэгэр мэдээж арай жоохон амтан соррон баггүй. Тэгэр бага зэрэг одоо амтан нэмэж. Таарсан уу те. Тэгэр амтан таараасан. Амтан таараасны дараа би кахмаар өдгөрөө шөг хийсэн штэ тийм ээ. Тэгсэн. Тэгэр одоо энэ дээр штэ те. Ус бараг одоо жишээлбэл 5 г кахмаар байсан бороо 5 г ус. Нэг харьцаа өөрөөр. Ижил хэмжээтэй ус бас хийх нэ. Хэдэн грамм кахмар хийж байгаас шалтгаалаад. Тэгээд одоо энэ дээр сайн хорё штэ тийм ээ. За одоо тэгэр устай кахмаар хийсэн байгаа гэсэн үг. Тэгээд бас чохор зөөр штэ тий. Заавар боцраасан бахата хийх кобор борохгүй. Кахмаар ч гэсэн одоо төв хийштэй. Кахмаар ч гэсэн борго хастай штэ тийм ээ. Тэгэр одоо энэ дээр сайн одоо кахмаар бас бага хийгээд тэгээд одоо ингэж нөгөө Түн шингэнээ тааруулах нь шүү дээ. Харбакаар арай бага хорё тий. Өтгөрөн. Одоо 11 сар 12 сар гэдээ яг сайхан сэрүүний үйлрэл эхэлж штэ. Тэгэхээр бас халуун шүл уувал бас бие дихсэн. Одоо ингэж кахмаар хийхээр штэ тий. Одоо мэдээж өдгөрөн гэсэн үг штэ. Тэгэр өдгөн учраас одоо юу гэж руу та. Дурахан харон хിവэрэ. Ни хүфитэн борохгүй. Хөрхөн баг байх нь штэ тий. За 50 г бүгдийг нь хийчихлээ. Бараг одоо бүгдийг хийсэн. Араа жоохон өдгөн босон биш. Тийм байна. Одоо яг гоё үнэртэж эхэлж штэ шимүзэн сан. Тийм үү? Тийм байна. За одоо хэр өдгөн боргоо те та өөрөө шийдэж бороо. Хэтрхи өдгөн байсан бороо штэ те. Оохот жоохон хэцүү байж магадгүй юм чинь. Тийм. Одоо миний хойд ингэж ерөн бараг иймэрхүү өдгөн дээр хийж бороо. Ари бороо хоороо штэ те. Дээгүр хийсэн бороо. Мэдээж нарийн нөгөө өндөг гараа штэ. Тийм ээ. Эскэр нөгөө хэрвээ харапакка Японд бүр нүфтэй харапакка юм байгаахгүй юу. Тэгэр энэ дээр одоо жоохон гоё ингээд байсан бор бас нарийн өндөг гараа. Тийм байна. Яг өнөөдөр тийм юм ашиглахгүй зүгээр гэртэй юм чинь. Зүгээр одоо иймэрхүү. Мэдрэмжээр хийх нь шүү дээ тий. Тий одоо ингээд нөгөө бага энэ сахаар шүү дээ тий. Ари бор хор дээгүр. Бас өндгөө хийх чинь бас тусгай бас нэг юм арга байна шүү дээ тий. Ари бор хор ингээд дээгүр жоохон багагаар. Каки тамажиро хоолны бас онцлог бас өндөг хийхтэй шүү дээ тий. Одоо ингээд нарийн. Тэгээд тайд бодроо.
тэгэр хараа. Айгүй гоё нөгөө яг одоо ингээд нэг 무슨 운동 хийсэн боро ийм борохгүй байхгүй юу? Хэрвээ штэ те үнэхээр таад амтан шаргасан чи борон. Тий. Одоо хэрвээ сор байна те байсан боро таад жоохон нэмсэн чи борон. Гэхдээ яг би одоо бараг амтны хөд яг мэдчихэж байгаа. Тэ ер нь л. За өнөөдөр ингээд айгүй. Тэст маш хурдан бол. Хурдан биз дээ тийм ээ. Хүйтэн сэрүүний цагт бол маш хурдан гэрээсээ гарахтаа хоолоо игээд. Одоо энэ дээр магадгүй шүү дээ те. Өрсөн цагаангаа байна уу? Эсвэл өрсөн царамис байна уу? Оо яг зүйтэй. Аха. Хослох амтлнуудаа бас хослуулад өөр харон ногодой дуртай бүр арай харон ногодой тос байна уу те? Бас хийж борон. Тэст халуунд бол айгүй гоё харагдчихэж шүү нэрээ. Тэгээд хамгийн сүүлд ногоонгүй жоохон чимээгүүрээ нарийн ногоон сонгож юм те. Эскэр яншууч гэсэн борон. За тэгвэл өнөөдрийн контент какитама жиру боё. Ундукутте хорисонте гоё дурахан шүрүү. Тийм байна. Маш гоё халуун дуулаа санагдчихж штэ бүр. Одоо дурахан буруу заяа гэж. За саж үзье. За. За өнөөдрийн Шимүсэ Куктайм нэвтрүүлгээр Шимүсэ сан тоглогч маань бас нэгэн сонирхолтой хөлтний улирал эдгэд тохиромжтой шүл бэлтгэсэн байгаа тий. Какитама жирүү те. Какитама жирүү те. За хоёлаа амсгацгүй. Сайхан болтой. Сайхан болтой. Ингээд нөгөө жоохон чагуу. Өнгөж чадсан уу? Маш гоё харагдчихж байна. Бүр өөр сагсаад бас. За хэрвээ одоо ингээд өөрөө одоо зөөрөн амттай. Гэтэ одоо хэрвээ перец байна уу, харон ногод байна уу те. Өөрөө хийсэн чи бороо. Гэтэ ямар ч бас энгийн амтун амсаж үзээрэй. За. Зөөр. Тийм байна. Маш гоё зүйл. Энэ өндөг бас ямар их өөр харагдчихж байна те. Тийм биз дээ. Тийм байна. Өндөг хийх нь бас их арга ухаантай гэж хоёул яриад. Ингээд хараа. Хагмаар хийсэн учраас мэдээж шир өдөг. Тийм ээ. Шир өдөгөн дотор өндөг хийсэн учраас өндөг гэсэн жоохон зөөрөн бор. Тийм байна. Тэгээд одоо хагмаартай учраас арай жоохон харон. Аха. Хивээрээ. Тийм байна. Бас бүрхэн удаан гэдэг байгаа. Бүрхэн удаан тийм. Тойлс. Фүүхэд ч гэсэн дуртай энэ уу шүү. Тийм байна. Зөөрөн учраас. Өөрөө учраас тийм. Ингээд харон ширүү байна. Тэгээд мэдээж жоохон перец хийсэн бороо шүү дээ. Нөгөө арай жоохон том хүний амтан бороо та. За хийх материалын хувьд бас их яг нөгөө нэг монголчуудын маань төгөөмөл хэрэгэлдэг, хоолндоо хэрэгэлдэг материал байгаа учраас бас хичээлдээ сургуульдаа яарад тэ хүүт өдөр байх юм бол сайхан халуун шүл уугаад явах боломжтой. Тарахатаа ингээд дүүрээс унж бороо. Одоо тарах одоо ингээд Монголд одоо бим байна нөгөө гамбир байна манто байна ингээд иддэг шүү дээ. Тэр шиг одоо идэсэн бороо. За өнөөдрийн Шимүсэгийн хоолны цаг нэвтрүүлгээр Шимүсэ сан тоглож маань какитама жирүү буюу маш гоё амттай шүл хийж гэдгээр бас одоо танилцууллаа. Хийх дараалал нь бас маш амархан учраас үзэгчдэн маань бас гэртээ хийж идэж үзээсэй гэж хүсэж байна. За дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяр та үзэгчдээ. Баяр таа.